Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Оюун сайхны алтан гэрэл миний бие хууль зүйн дотоод хэргийн сайдын албыг 11 сарын хугацаанд ашлаа. Хууль зүйн салбарын хувьд харийн агентлаг байгууллагууд нь хууль сахиулах чигүүрхтэй, хуулийг дээдлэн биелүүлдэг онцлогтой тул ажиллах хугацаанд хуулийн байгууллагуудыг ус төржүүлэхгүй байх. Хүний эрхийг хангах чиглэлээр томоохон акс дэвшил гаргахын төлөө яамныхан болоод харийн удирдлагуудтайгаа цаг наргүй зүтгэсэн. Цагдаа дотоодын зэргийн байгууллагын хувьд өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмжийг дэвшлүүлэх, нөгөө талд аль багчдынхаа ажлын ачааллыг багасгаж, ахуй хангалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллалаа. Тухайлбал мэдүүлэг авахд яриаг бичвэрт хөрвүүлэх чимээгээ програм ашиглаж эхэлснээр аль багчд ихэнх хугацаа зарцуулдаг байсан шивх үйлдэлийг зогсоож ажлын ачаал уурлаа. Орон даяар 1258 мэдүүлгийн өрөөнд хөдөлгөөнгүй камер суурилуулж дуусснаар цагдаагийн аль багч мэдүүлгийн үеэр хүний эрх зөрчдөг их хэрэгэлзээг тайлах боломжтой боллоо. Жагсаал цуглааны үеэр байн гардаг байсан иргэд болон цагдаагийн хоорондох зөрчлийг багасгахад анхаарч, өнгөрсөн хугацаанд болсон жагсаал цуглаануудад албадлаг хүч хэрэглэхгүй байхад анхаарч зөв жишээг тогтоохыг хичээсэн. Цагдаагийн ерхий газрын дэд дараагаар анх удаа эмэгтэй аль багч томилоо. Тус байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд эмэгтэй аль багчдын квот 8% байсан өдгөө 20% хүрч тэр чинээгээр цагдаа дотоодын зэргийн байгууллагад удирдлагын арга барилд ч эерэг өөрчлөлтүүд оржив. Цагдаагийн бие бүрэлдэхүүнд ахлагчаар орох сургалтын хугацаа 45 хоног байсныг 1 жил болгож өөрчлөн хүний эрх, ялгаатай байдлын ойлголт зэрэг олон чухал мэдлэг, ур чадвар суралцуулан ажлын талбарт гаргаж эхэллээ. Цагдаагийн аль багчд маань анх удаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор энэ цаг үед эд бэлтгэлээ хангаж байна. Цагдаа дотоодын зэргийн байгууллагад ажилласан 1 жилийн хугацааг 1 жил 3 сараар тооцсон өсгөн нэмэгдүүлж, аль багчдын төрийн тусгай аль багс хугацааны цалин 10-аас 20%-аар нэмэгдүүллээ. Байгууллагын түүхэнд анх удаага хувцас хэрэглийг бүх бүрэлдэхүүн албан хаагчныг бүрд нормын дагуу бүрэн болгож, техник хэрэгслийн олон төрлийн хангалт хийгдсэн. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэсэн камержуулалтын талаар засгийн газрын тогтоол батлуулж, улс даяар зорилт хэсгийн камержуулалт бүрэн хийгдэж дууссаныг дуртахад таатай байна. Хил хамгаалах байгууллагын хувьд нисэх албанд хамгийн сүүлийн үеийн нисдэг тэрэг худалдаж авснаар манай улсын хил хамгаалтын түүхэнд цоош нууц нэгдсэн. Хилчдийнхээ нийгмийн хамгаалалт зориулж Хилийн тэнгэр нэртэй 1208 айлын орон сууцны хотхны шавыг тавьж барилгын ажил эд өрөмж байна. 1000 гаруй хилчид, хууль сахиулагчид маань сургууль цэцэрлэг бүхий хамгийн орчин үеийн иж бүрэн хотхонд тун удахгүй гал голомтой бадраана. Түүнчлэн хилчдийнхээ бүр хүүхдүүдийн эрдэм боловсрол зориулан Эрдэмт Монгол нэртэй зорилт арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, энэ цаг үед хүүхдүүд маань эсэлтийн ерхий шалгалтын давтлаг хичээлээ танхимаар болон цахимаар хамрагдаж байна. Хилийн анги цэцлавууд дээр шинээр аль багчдын орон сууц, хүүхдийн цэцэрлэгүүд энэ онд баригдана. Манай хилийн цэргийн аль багчд онцгой нөхцөлийн нэмэгдэл 10% байсныг 2025 оны 1-р сарын 1-ээс эхлэн 25%-аар тооцож байна. Сүүлд буюу энэ 4-р сард хил хамгаалах ерхий газрын дэд даргаар мөн анх удаа эмэгтэй аль багчийг томилоо. Энэ нь хилчин эмэгтэйчүүдийн дуу хоолой ур чадварыг удирдлагын түвшинд хүргэх анхны түүхэн алхам болсон юм. Шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд шүүгийн шийдвэр биелдэггүй олон жил болдог. Иргэд аж ахуйн нэгжүүдийг маш ихээр чирэгдүүлдэг байдлыг үндсээр нь өөрчлөхөөр зорж хуулийн төсөл боловсруулан улсын хурлд өргөн барьсан. Энэ хууль батлагдвал шүүгийн шийдвэр бодтойгоор биелж өнөөдөр 20 гаруй хувьтай байгаа хүүхдийн тэтгэлэг төлөлт 100% хүрч өөрөг толгойсон ээжүүдэд маань дэм болно. 30% та байгаа хоригдлын хөдөлмөр эрхэлт 90% хүрч хохирогчдын хохирол барагдах болцоо бий болно. Энэ он сүүлийн 10 жилийн турш дөрвтөө нэмэгдээгүй шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг нэмэгдүүлсэний үр дүнгээр хууль зүйн дотоод хэргийн салбарт хиймэл оюуны технологи нэвтрүүлэх 2025 оны салбарын зорилт тус байгууллагаас эхэлж харуул хамгаалтын зорилго бүхий робот нохой ажиллаж эхэллээ. Мөн хүмүүжигчдийн арга эрд зориулсан виртуал аяллаа төхөөрөмжтэй боллоо. Цаашид хяналтын хиймэл оюун, эрдэнэтгэн төхөөрөмжүүд ашиглаж хүний эрхийг хангах чухал алхмууд хийгдэнэ. Шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аль багчдын цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх журам мөн энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжээд явж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны 1-р сарын 1-ээс бүх албан хаагчид зэргийн нэмэгдэл авах буюу цалингийн хэмжээ 10-аас 25%-аар нэмэгдэнэ. Ажлын маш өндөр ачаалттай шийдвэр гүйцэтгэгчдийн игнийг энэ оны төсөвт 223 орон тоогоор нэмж байгууллагын төсвийг 37.7%-аар нэмэгдүүлсэн нь бас нэг бололт байлаа.
Шүүх шинжилгээний байгууллагын 2025 оны төсвийг өмнөх жилээс 47% өсгөж батлуулсан. Алба хаагчдын албан тушаалын зэрэглэлийг нэг шат нэмэгдүүлэн салбарын дундаж ишиг төрөх тушаал гаргаж, ахлагч бүрэлдэхүүний сарын дундад цалин 1-1.2 сая, офицер бүрэлдэхүүний сарын дундад цалин 1-1.3 сая төгрөгөөр нэмэгдсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайдын хөрөнгө оруулалтын багцаас 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тусгай зориулалтын 17 ширхэг тээврийн хэрэгс судалдан авч орон нутгийн шүүх шинжилгээний нэгжүүдэд хүлээлгэж өглөө. Манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хувьд альва хуулийн төсөл боловсруулах шаардлагатай харьцуулсан судалгааг нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны 5 хэлээр хайж боловсруулах хиймэл оюуны програм огсрох ажил явагдаж байна. Ингэснээр 5 сарын дараа Монгол улс хууль зүйн судалгааны AI технологитой болно. Харин хууль зүйн тусалцааны төвд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх хиймэл оюуны програм бүтээлэхээр тендер зарсан. Орон даяар ажиллаж байгаа 59 улсын өмгөөлөгч маань төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн зөвлөгөө авах хэрэгцээний хаан ч хүрэлцэхгүй байна. Тиймээс иргэд дээрх аппликейшнийг татаж аваад дэлхийн хаанаас ч хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үн төлбөргүй аав. Монгол улс иргэддээ зориулсан төрөөс хууль зүйн зөвлөгөөг хиймэл оюунаар дамжуулан хүргэдэг дэлхийн анхны улс болно. Америк нэгдсэн улсын Техас мужийн хуульчид бидэнтэй ирж уулзсан төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг манай улсын туршлагаас суралц хүсэлтэд уламжилсныг энд бахархан дурдъя. Улсын бүртгэлийн ерхий газрын хувьд байгууллагын дотоод хяналт, удирдлага, санхүү, хариуцлагын асуудал анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан гадаад үр төлбөрийг төлж барагдуулах ажлыг хийсэн. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагын түүхэнд анх удаа 180 айлын орон сууц 2 га газарт баригдаж алба хаагчид хөнгөлөлтөө үнээр байртай болно. Архив ерхий газрын тухайд төрийн архивын удирдлага захимжуулалт илүү боловсронгуй болсон бол гадаад иргэн хариатын газраас иргэд хуулийн этгээд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ бүрэн захимжиж дуслаа. Цахим виз олголт чигдэрч Унгар зэрэг улсууд биднээс туршлага судлах хүсэлтэд албан ёсоор ирүүлээд байна. Дотоод хэргийн их сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн агуулгыг нэмэгдүүлсний зэрэгцээ мэргэшүүл 2 жилийн сургалтын хөтөлбөр санаачлан эхлүүллээ. Миний зүгээс хууль зүйн салбарын албан хаагчдад зориулан санаачилсан хамгийн чухал нэртэй эрүүл мэндийн зорилт үйл ажиллагаа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олноор дамжин амжилттай хэрэгжиж дуслаа. Салбарын орон нутагт албан хаагчд болон тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үзлэг онцлог үйлчлэгээ үзүүлэх зорилттой энэхүү ажиллагаанд 21 аймгийн 18,000 гаруй албан хаагч гэр бүлийн гишүүд хамрагдаад байна. Хахир өвөл, хаврын салхитай алинд ч салбарын албан хаагчдыг зорин томилтоор ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүдтэй гүн талархал илэрхийлье. Энэ жил эмнэлэг маань хамгийн орчин үеийн MRI төхөөрөмжтэй болно. Мөн бүх эмч сувлагчдын цалингийн сан нийт 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд 2 хүн сэтгэлээр хамтарч ажилласан хууль зүйн салбарынхаа нийт албан хаагч та бүхэндээ мэхийн ёсолж цаашидч та бүхнийхээ төлөө хичээж ажиллана. Та бүхнээрээ ямагт бахархна гэдгээ илэрхийлье. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулж засгийн газраас өргөн бариад эдэг улсын хурлын чуулганаар хэлцэж байгаа жагсаал цуглаа их эрхчлөөний тухай хууль, хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль, эрүүг гэрийг хян шийдвэрлэх тухай, зөрчлийн тухай, төрийн болон албаны нууцын тухай зэрэг хүний эрхийг хангах багц хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлээд байна. Эдгээр хуулиуд батлагдсан зөв хэрэгжүүлж чадвал хүний эрхийн эмнэлэг сайжирна. Мөн манай яамнаас арилжааны тухай, төлбөрийн чадваргүйдлийн буюу дампуурлын тухай, шүүхийн шийдвэр үүсгэх тухай, гэр бүлийн тухай хуулиудыг боловсруулж өргөн мэдүүлсэн бизнесийн салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд хэд хэдэн ажлын хэсгийг ахалж Монгол улсынхаа эрхшгийг хамгаалахын төлөө ажилласан. Энэ дундаас манай ард түмэнд оногдох ёстой улсын төсвөөр хайгуул хийсэн 5 талхын стратегийн орд газар ухаан удагтай холбоотой ажлын хэсгийг ахлан ажиллаж тэрхүү ордыг хууль зөрчин бусдад эзэмшүүлсэн талаар хууль зүйн дүгнэлт гаргаж 18 жилийн дараа анх удаа улсын хурлын түвшинд ажлын хэсэг байгуулагдлаа. Бид баялагын сангаараа дамжуулан баялагаас хувь хүртэх бүрэн эрхтэй энэ орны иргэдэн нэлээ. Миний улс төрд орсон хамгийн том шалтгаан бол шудраг ёсны эрэлхийллийн үр дүн бол хууль бус хөрөнгө хураах, нөхөн төлөвлөх хуулийн төсөл. Энэ хуулийн төслөө яамны залуустайгаа олон сар боловсруулж энэ оны 1-р сар засгийн газраар хэлэлцүүлж дэмжүүлснээс 4 сарын дараа буюу 5-р сарын 21-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүллээ. Энэхүү төсөл одоогийнхоороо дэмжигдвэл сүүлийн 23 жилийн хугацаанд бүхий л өндөр албан тушаалтны хөрөнгө орлогыг шалгаж, мотл чадаагүйг нь хурааж улсын орлого болно.
Цаашдаа бид улс төрчид төрийн өндөр албан тушаалтнуудаас орлогоо нотлохыг шаардаж жагссаар байх уу? Эсвэл хуулийн дагуу шалгаж нөхөн төлөвлөж хураасан орлогыг хөгжил дэвшлэхийн төлөө зориулдаг болох уу гэдгийг одоо улсын их хурлын эрхэм гишүүд маань шийднэ. Энэ хуулийг эхнээс нь дэмжиж ирсэн иргэд олон түмэн та бүхэндээ талархаж байна. Эцсийг нь хүртэл дэмжиж хамт байгаарай. Төгсгөлд нь хамжуулж хийж чадаагүй ажил гаргасан аливаа алдаандаа уучлал хүсэж байна. Хамтарч ажилласан яамны хамт олон төрийн зэргийн болон хууль болох тусгайлсан чиглэлээр бүхий салбарынхаа нийт албан хаагчид, эрхэм генерал, офицер, ахлагч, төрөөч, сонсогч, энхийг сахиулагчдаа ажлын амжилт хүсье. Өргөн олон өндөр төрдөө өргөсөн тангарагта үнэнч байж төрийн сайдын ажлыг хийх болцоо олгосон та бүхэндээ ямагт талархаж явна. Алтан соёмд мөн босоо байж ард олон минь амар тайван байх болтугай.